Сайн байцгаана уу? Ганаа замжилтыг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө, өдөр, оройн мэндийг хүргье. За өнөөдөр бүгдээрээ ямар бичлэгээр уулзах гэж байна вэ гэхлээр тууштай байдлынхаа ачаар хүссэн зүйлээ биелүүлж чадсан 6 хүнийг би та нарт өнөөдөр танилцуулнаа. За та нар хэр шантрамтай вэ? Ямар нэгэн зорилго тавиад тухайн зүйлдээ хүртлээ хичээж чаддаг уу? За би бол тиймч тууштай хүн биш. Гэхдээ хоёр зүйлд бол тууштай байж чаддаг, шантрахгүй байж чаддаг гэсэн. Эхнийх нь идэх. Би хизээч идэх зүйлээс буцдаггүй. Тэгээ маш тууштайгаар иддэг. Дуртай зүйлээ дуустал нь иддэг, түүнээсээ урдаггүй. За хоёрт нь би гойлог болно гэсэн бодлоосоо урвж байгаагүй. Байнга энэ бодлоо өөртөө тээж явдаг. Тэгээ бүтэхгүй юм байна, боли одоо болно гэж өрдөө огт бодож байгаагүй. Тэгэхээр бас тууштай газтай. За тоглосон. Та нар маань өөрийнхөө бууж өгдөггүй тууштай хийдэг зүйлээ сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. За бүгдээрээ тууштай зантай 6 хүнтэйгээ танилцъя. Бичлэгтээ анхаарлаа хандуулъя. Тэгээд бүтэх хүртэл хичээсэн эхний зочин хэн бэ гэхлээр зураг дээр нэг залуу газар твтж байгаа харагдаж байна. Замын голд хашаан дотор шороо, зүлэг, ус элсгээд яг нэг хэвийн байдлаар ямар ч хөдөлгөөнгүй хөвтж байгаа. Би энэ муудаа тухайн алдаад унсан болов эсвэл архиугаад согтчихсан болов гэж хармаар за үнэндээ энэ залуу маань зүгээр л жүжиглж байгаа гинэ. Энэ эрэгтэй бол Америкийн нэг сүлжээ хоолны газрын менежер Жош Нели гэх хүн байгаа. 2 жилийн турш яг ийм бичлэгээ ганц ч өдөр алгасалгүй нийтэлж ирсэн залуу байна. За энэ хүний маань эхний бичлэг нь усан дотор хөдөлгөөнгүй хэвтэх байсан гинэ. Нүрээ бас бүр усанд ингээд үрчихсэн. Тэгээ энэ бичлэг нь ямар ч тайлбаргүй цацагцсан учраас хүмүүсийн анхаарлыг их татчихсан. Яасан болоо, ийсэн болоо гэж санаа зовх нэг нь санаа зовоод, жок хийгээд тэгээд бүгдээрээ олонд түгээсэн байгаа. Тэгээд яг дараагийн бичлэгнээс эхлээд энэ бүхэн бол жүжиглэлч шүү. Би кинонд тоглох мөрөөдөлтэй. Тэгээ мөрөөдлөө биелүүлэхийн тулд ийм бичлэгийг хийж байгаамаа. Мөрөөдөлтөө хүртлээ би бичлэгээ зогсоохгүй гэж хэлсэн байдаг. Зүлэг, элс, шороо, краш, хогийн цэг, хүүхдийн тоглоом гэд газар голохгүй жүжиглдэг. Тэрээр өнөөдрийн байдлаар 596 бичлэгтэй TikTok-то 160 мянган дагагчтай болсон юм байна. Тэгэхээр 2 жил бичлэг хийсэн гэсэн. За ингэж уйггүй хөдөлмөрлсөн тэрээр яг 321 дахь өдрийн бичлэгээ оруултал CSI Vegas багаас түүнд санал тавьсан. Ямар санал байсан бэ гэхээр тодорхойгүй шалтгаанаар үхсэн эрэгтэй цогцос болох дүрийн санал түүнд ирсэн байна. Тэгээ тэр мэдээж шууд л зөвшөөрсөн. Тэгээ ингэж тэрээр олон жил хичээсний үр дүнд зорилгодоо хүрээд кинонд тоглож чадсан байна. Тэгээд угаасаа дүрээ төгс бүтээсэн. За ингээд өдрөө алгасалгүйгээр бичлэг оруулсны дүнд кинонд тоглосон энэ залуугийн түүх байна. За дараагийн хүн. Дэлхийн 7 гайхамшигын нэг Перу улсад байх Мачу Пикчу далайн түвшнөөс дээш 2430 км-ийн өндөрт толгодын ороо дээр оршдог ичидийн мэт үсгэлэнтэй хот гэдгээр алдартай гинэ. Манан будан уулаас сүм хийдгээд өвөрмөц бүтэц зохион байгуулалт нь яг л мөрөөдлийн орон шиг бүр тис өөр цаг хугацаанд очихсан юм шиг сэтгэл төрүүлдэг гэж хүмүүс ярьд юм байна. Жил бүр олон мянган жуулчин энэ газрыг үзэхээр ирдэг гинэ. Тэгвэл 2020 онд Мачу Пикчуг үзэж сонирхохоор Японы боксийн дасгалжуулагч Джесси Катаямиг Перу улсыг зорьсон байна. За багасаа л аялал зугаалгад дуртай тэрээр олон сар бодчиж аяллаа эхлүүлсэн. Гэтэл яг коронавирусын үед тараад хөдөлгөөнийг хязгаарлаж орхисон. Энэ хот руу орохыг бүр мөсөн хаасан байна. Тэгээ энэ үед уг хотыг зорж ирсэн жуулчид бүгдээрээ буцахыг шаардж исэн. Катаями маань заавал Мачу Пикчуг үзчихэж л буцнаа гэд тэр амлалтаа өөртөө тавиад энэ тосгондоо үлдсэн байгаа. Тэгэд тэрээр энэ тосгонд байх хугацаанд энэ хотыг үзэж сонирхох хүсэлтэд олон удаа тавьсан ч гэсэндээ ямар ч үр дүнд хүрээгүй. Тэгсэн ч гэсэндээ зорилгоосоо буцаагүй. Энэ хугацаанд боксийн дасгалжуулалтаа хийгээд 7 сарын турш Перугийн хүүхдүүдэд бокс заасан байгаа. Мачу Пикчуг үзэхээс наан гэртээ харихгүй гэсэн түүний хүслийг ойлгосон. За түүнтэй дотн болсон нутгийн иргэд засгийн газрын холбогдох байгууллагад хандсан гинэ. За энэ бүсгүйг заавал одоо энэ хотыг үзүүлэх хэрэгтэй байна. Үзэхээс нас өртөө буцахгүй гэдэг байна. Энэ коронавирус хизээ дуусахыг нь мэдэхгүй юм чинь энэ бүсгүйг ер нь үзүүлчихвэл яадгийн юм бэ гэсэн саналыг засгийн газартаа тавьсан ба. Гэтэл юу болсон гэж Катаями нэвтрэх эрхийг олж авч чадсан.
Тэгээ Мачу Пикчу хот доторхыг өөр ямар ч аялагчгүйгээр цор ганцаархнаа үзэж сонирхсан дэлхийн цорын ганц хүн болж бүртгэгдсэн байна. Тэгээ бас болоогүй Перугийн дэд ерөнхийлөгч болон аялал жуулчлалын за одоогоор манайх нар бол сайд нэмүүд аялал жуулчлалын тэр сайд хүмүүстэй зураг даруулаад шагнал хүртэл авсан юм байна. Энэ хотын зар сурталчилгааны нүүр царай хүртэл болж исэн юм байна. Тэгээ бусад хүмүүс нь за угаасаа л үзэж чадахгүй юм байна гэд буцсан. Заавал үзнэ гэд үлдсэн тамирчин бүсгүй юм байна. Зорилгодоо хүрсэн ийм түүх байна. За дараагийн бадрангуй метрошгүй хүн хэн бэ гэхээр за хүн амьд явахын тулд зайлшгүй нэг хэрэгцээг заавал хангадаг нь хооллохоос гадна унтаж нойроо авах хэрэгцээ байдаг. Манайхан хүн унтахгүйгээр хэр удаан явж чадна гэж та нар бодож байна. Та нар хамгийн удаандаа за хэдэн хоног унтахгүйгээр явж чадах вэ? 1964 онд 17 настай Рэнд Гарднер гэх залуу унталгүйгээр хамгийн удаа явсан хүний амьдралтыг эвдэж Гейнсийн номонд бичигдэх зорилгыг тавьсан гинэ. За тэрээр унталгүйгээр 262 цаг 1 минут болсон. Ерөөдөө 11 хоног огт унталгүйгээр явж чадсан маа. За тэгээд унталгүйгээр 11 хоногийн хугацаанд явсан гэж байгаа штэ. Тэгээд тэрээр яг энэ хугацаанд өөрийнхөө биед гарсан өөрчлөлтүүдийг тэмдэглээд явсан байгаа. Тэгээд эхний 3 хоногт ямар өөрчлөлт биедээ ажиглагдсан бэ гэхээр гудамжны зарлалын самрууд хаяа хүн шиг харагдаж эхэлсэн гинэ. Зүгээр явж байгаа л нэг таньдаг хүнийхин царай гараад ирэх ч юм уу тийм өөрчлөлт гарсан. Тэгээд 4 дахь хоногоос эхлээд өөрийнхөө дуртай хөл бөмбөгийн тоглогчойгоо өөрийгөө гэж төсөөлж бодож эхэлсэн гинэ. Яг л өөрөө тэр алдарт хүрчихсэн юм шиг яг тамирчин болчихсон юм шиг мэдрэмжийг авч эхэлсэн. Тэгээ 6 дахь хоногоос богино хугацааны ой санамж алдаж эхэлсэн. Гинт явж байгаад өөрөө яагаад энэ газарт ирснээ мэдэхгүй, хаана явж байгаагаа гинт мартна, юу хийх гэжсэн мартна, барьж тавьснаа мартаад санаа гих мэт өөрчлөлтүүд гарч эхэлжсэн. Тэгээ эцэст нь 11 хоногийн дараа яг л ухаан алдчих юм шиг шууд унаад унтаад өгсөн. Тэгэд 14 цаг сэрэлгүүгээр тасралтгүй нам унтсан. Тэгээ үүний дараагаас Гейнсийн түүхээс унтахгүй байх гэсэн энэ хэсгийг бүр мөсөн хасаж орхисон. Эрүүл мэндэд аюул учруулахад нөлөөтэй юм байна гэж үзээд ахин ийм бүртгэл хийхгүй байхаар төлөвсөн маа. За харин 11 хоног твцсэн Гарднер маань хамгийн удаан хугацаанд унтаагүй цорын ганц хүнээр бичигдэж үлдсэн. За өөр хинч түүний энэ амжилтыг эвдэж Гейнсийн номонд бичигдэх боломжгүй гэсэн. Тэгээ нойроо хасна гэдэг бол тийм хялбар зүйл биш. Нэг хоног л бага нойртой явчихад бидний бие яаж ядардаг вүлээ дээ. Тийм учраас ямар ч байсан зорилгодоо хүрч чадсан ийм залуугийн түүх байна. За Солонгост лото суглаа байдагтай адилхан Америкт бас Powerball гэж мөнгө хожих суглаа байд юм байна л да. Тэгээ энэ суглааны 2018 оны 10 дугаар сарын тохиролд Роберт Бэл гэх тэтгэврийн хүн аздан болсон юм байна. Тэгээ энэ удаагийн суглаан түүхэндээ 4-дүгээрт бичигдэхээр өндөр дүнтэй суглаа болсон юм байна. За тэрээр 342 сая долларыг өөрийн болгож чадсан гинэ. Тэгвэл яагаад энэ хүнийг тууштай хүн гэж нэрлээд байна вэ гэхээр Роберт гэх энэ хүн маань 1993 оноос хойш 25 жилийн хугацаанд тасралтгүй суглаа авсан байгаа. Бүр 1-7 хоногч алгасч үзээгүй худалдаа авалт хийсэн. За хизээ нэг өдөр заавал аздан болно гэж бодсон байгаа. Тэгээ хамгийн сонирхолтой зүйл нь юу гэж тэрээр яг л нэг тоогоо байнга хийдэг байсан. Тоогоо ердөө өөрчилдөггүй. Хүмүүс суглаа авах болгондоо тоогоо өөрчилж хийдэг дээ. Харин тэрээр 8, 12, 13, 19, 27, 40 гэсэн тоог байнга хийдэг байсан. Тэгээ 25 жилийн тасралтгүй худалдан авалтын дараагаар энэ тоон таарад аздан болсон байгаа. Тэгээ би бас яг энэ тоогоор нэг лото худалдаж авч үзье гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ бас нэг ажиглалтай зүйл нь юу байсан бэ гэхээр тоог байнгын давтамжтайгаар бөглөөд аздан болсон тохиолдлууд сансныг бодвол бүр айгүй их байт юм байна. Жишээлх юм бол 2020 онд Канадын оршин суугч бүсгүй 25 жилийн турш ижил тоо бөглөөд 50 сая доллар. За 2022 онд Торонтогийн оршин суугч эрэхтэй 36 жил орчим ижил тоо бөглөөд 20 сая доллар гих мэд хоцсон тохиолдлууд байдаг гинэ. Тэгээ өөрт нь аз авчирна гэж итгэсэн тоогоороо аздан болсон ийм тохиолдлууд маш их байд юм байна. Гол нь маш тууштай байсан учраас аздан болсон байна. Нэг бөглөөл за би азгүй байна, болохгүй байна гэж орхиогүй 25 жилийн турш яг нэг тоогоо бөглөнө гэдэг бол тууштай байдлын илэрхийлэл. Дараагийн зочин хэн бэ гэхээр за яг удаа дэлгэцэн дээр харагдаж байгаа хүн бол католик шашны итгэгч байсан Эмгэлсүн гэж хүн байгаа. Тэгээд 1956 онд Тэжон хотод байрлах католик сүмийн хажууд өөрийн гэсэн нарийн бовны дэлгүүрээ барина гэсэн зорилгыг тавьсан байгаа. Тэгээ тухайн үедээ яг тэр байрлалд ямар ч үйлчилгээний газар байгаагүй. Тэг хүмүүс нэг их яваад байдаггүй
захын юм бүс учраас өөрөөс нь бусад бүх хүн одоо энэ газар нарийн бовны дэлгүүрээ барина гэдгийг нь эсэргүүцчихсэн байгаа. За чи наад нарийн бовны газараа нээгээд л шууд дампуурнаа, хайрын цаг, хайрын мөнгө юм биш үү гэж өөрөөс нь бусад бүх хүн эсэргүүцчихсэн ч гэсэндээ тэрээр өөрийнхөө шийдвэрт эргэлзэлгүйгээр яг тэр газараа нарийн бовны дэлгүүрээ босгосон байгаа. За гэтэл 1997 онд валютын хямрал болоод бүх газрууд хаалгаа бариад байрлаа сольж эхэлж исэн. За гэтэл одоо манай хүн маань яг тэр газараа байсан хിവэрэл байсан. Бас яг энэ газараа зараач гэж саналууд их ирээд хүчээр нүүлгэж шилжүүлэх тийм дарамтууд ихээр иржсэн ч гэсэндээ тэрээр энэ газараа солиогүй. Бас 2005 онд барилга нь тэр чигтээ галт төмөрт өртөөд за үйл ажиллагаа явуулахад их хүндрэлтэй болж ирсэн ч гэсэндээ тэрээр зээл аваад энэ байраа ахиж тогтжуулж нөгөө нарийн бовны газар авчулсан байна. Ийхүү олон 10 жил өнгөрсний дараагаар за нөгөөх нарийн бовны газрын эргэн тойрон маань дахин төлөвлөлтөнд ороод Тэжэн хотын төв хэсэг болж хөгжиж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол олонний одоо хөлийн газар болж өөрчлөгдсөн гэсэн. Хамгийн гайхалтай нэг зүйл нь юу гэхээр нөгөөх нарийн бовны газар маань Тэжэн хотод очиход юм бол заавал очиж үзэх газрын нэг болж өөрчлөгдсөн. За бидний мэдих Соншим даан гэх нарийн бовны дэлгүүр байгаа. Энэ газар маань хүн болгоны очиж үзхийг хүсдэг нарийн бовны дэлгүүр гэдгээр алдартай. Амт үн чанар бол ярих юм биш. Мөн маш олон үйлчлүүлэгчид байдаг учраас очророо дарааллаж зогсож үйлчлүүлдэг ийм нарийн бовны газар болсон байна. Анх тэгээ бусад хүмүүсийн үгээр болохгүй юм байна, бүтггүй юм байна гэж хайсан бол өнөөдрийн энэ бизнест хүрч чадахгүй бай. Дараагийн зочин маань хэм бэ гэхээр та нар хоол захиалаад хамгийн удаандаа хэдэн цаг хүлээжсэн бэ? Эсвэл хэдэн өдөр хүлээжсэн бэ? 9 жилийн дараа захиалсан хоолоо авсан хүн байна. За 2013 оны 9 дугаар сард Японы нэг телевизийн хөтөлбөрөөр гурукэ хийдэг хоолны газрыг танилцуулжээ. За энэ хоол нь нугсан төмсөн дотор ногоо, мах, далайн бүтээгдэхүүн зэргийг хийгээд гурил өндөг талхны үүрэмгээр бүрээд шаржигнуур болтлон шаардаг Япон хоол юм байна. Тэгээ энэ хоолны газар нь болохоор яг 100 жилийн түүхтэй, маш алдартай, хамгийн дэд зэрэглэлийн орц материал ашиглаж өдөртөө яг 200 ширхгэл гурукэ гаргадаг гэдгээрээ алдартай юм хоолны газар юм байна л да. Тухайн бүстэй бол бүр ярих юм байхгүй, очр бол амар их юм газар юм байна. Үүнтэй хинч маргадаггүй тийм алдартай газар юм байна л да. Тэгээд Хаяшино гэх бүсгүй энэ хоолыг идэхийн тулд онлайн захиалга хийх болсон гинэ. Тэг хүлээх цагаа харсан чи яг 2 жилийн дараа та хоол авах боломжтой гэж гарч ирсэн. Маш олон хүн захиалга хийж байгаа учраас бас дээрээс нь өдөртөө 200 ширхгэл гарах учраас ер нь бол 2 жилийн дараа л та энэ хоолоо идэх боломжтой гэж гарч ирсэн байна. За тэгээ 2 жил байсан ч хамаагүй энэ хоолыг нэг идэж үзье гэд захиалга хийх гэтэл тухайн сервис нь ачааллаад түүний захиалга яг 7 жилийн дараа очихоор бүтгэгдсэн гинэ. Тэгээ тэрээр 2013 онд захиалга хийснээс хойш Twitter дээр байнга идэвхтэй байж ирсэн. Хоолныхаа захиалгыг хүлээгээд за тэдэн одоо захиалгын дараа миний хоол ирэх нь тэдэн жилийн дараа ирэх нь гэд бүр өдөр болгон Twitter дээр идэвхтэй байсан байна л да. Тэгээ энэ оронд тэрээр 2 удаа хурим хийсэн гинэ. За ингээ 2019 он болсон. Тэрээр Twitter дээр инфо бичсэн. 7 жилийн турш хүлээлгсэн хоолоо ингэж нэг идэж үзэх нэ. Идэж үзснийхээ дараа та бүхэндээ сэтгэлээ хуваалцнаа гэж бичсэн боловч нэгэн асуудал тулгарсан. За тэр нь юу байсан бэ гэхээр төмөсний ургац муу байснаас болоод захиалгууд удааширж байна. Тиймээс таны захиалга 2 жилээр хойшллоо гэсэн имэйл ирсэн байна. Эцэст нь 2022 онд 9 жилийн дараа тэрээр захиалсан хоолоо хүлээж авсан. Хоолоо хүлээж аваад эцснийхээ дараа маш амттай байгаа тухайг нь бичсэн байлээ. Тэгэд энэ сэтгэл нь онлайнд хүчийг аваад энэ хоолны газрын захиалга бүр хэдэн хувиар бүр ахиж өссөн юм мэдээ байт юм байна. 9 жил тууштай байсны үр дүнд хоолоо хүлээж авч идсэн ийм бүсгийн түүх байна. За ингээд би өнөөдөр та нарт тууштай байдлынхаа хүчээр зоригдоо зорьсон зүйлдээ хүрч чадсан 6 хүний түүхийг танилцууллаа. Тэгээ та нар маань ч гэсэндээ өөрөхөд ийм хөвгчлөлтэй тууштай байдлынхаа үр дүнд бий болгосон зүйлсээ бичиж үлдээгээрэй. Тэгээ өнөөдрийн энэ бичлэгээ энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгтэй байн хамт байдаг та нартай маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай. Бас миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.